Маргааш ерөнхийлөгч 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт явагдах өдөр. Тийм учраас өнөөдөр би хэдэн 3-4 зүйлийн талаар та бүхэнтэй мэдээлэл өгье гэж ингэж бодож байна. Нэгдүгээр нь бүгдээрээ санаж байгаа бай. Өнгөрсөн 26-ны сонгуулийн өмнөх нь би нэрийн жагсаалттай холбогдуулж тодорхой мэдээлэл өгч байсан. Өөрөөр хэлбэл Самлог нэрсийн жагсаалтанд Улаанбаатар хотод 940 гаруй мянган бүртгэгдсэн байна. Үүний 360 гаруй мянган хүнийх нь овог нэр адилхан байна. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын 3-4 хүн нь ижил нэртэй ижил овогтой болж таараад байгаа. Саяхан сонгуулийн нэрсийн жагсаалт дахин гарч ирсэн. Үүнээс өнгөрсөн 26-ны нэрсийн жагсаалтаас 250 хүн хасагдаж 1500 нэмэгдсэн байна лээ. За энэ бол нас орсон болоод 18 нас хүрсэн хүмүүсийн нэрс хаа гэж бодож байна. Ахиа шалгаад үзэхэд дөрөвний давцал бол гараад ирж байгаа. Бүртгэлийн газраас мэдээлэл өгч байсан 106,800 хүн байгаа шүү ижил нэртэй ижил овогтой гэж. Ардчсан нам нэг юм ярьдаг, бүртгэлийн газар нэг өөр юм ярьдаг. Ер нь шудраг сонгуул явуулахын тулд хамгийн гол нь нэрсийн жагсаалт шудраг байх хэрэгтэй. Ингэж шудраг сонгуул явуулна. Тийм учраас миний тавьж байгаа санал бол бүртгэлийн газрын тэр мэргэжлүүд нь суугээ. Ардсан намаас энэ давхцлыг гаргасан программист суугаад нэгтлээд ингээд эцсийн дүнгийн нэг сонгогчдод мэдээлээ гэсэн юм санал тавьж байгаа. Хоёрдугаар цагдаагийн орондоо бас тодорхой мэдээлэл гаргаж ирсэн. 2 ихэр өгд байдгийн байна. Анхны регистрийн дугаар нь буруу өчгсөн учраас дахиад нэмж пассворд олгохдоо тэрийн залруулаад олгоцсон. Эмэгтэй хүүхдийг эрэгтэй гэж бичсэн. Тэгээ эмэгтэй болгож засахтаа бас регистрийн дугаарыг засаад явуулсан гэх мэтлэн юм байгаа даа. Тийм мэдээлэл хийж байсан. Гэтэл эдгээр хүмүүс хамгийн гол юмаа цагдаагийн газар нэгтлж шалгаж мэдээлэл байгаа. Яагаад эдгээр хүмүүс 2 удаа нэрсийн жагсаалтанд бичигдээд байгаа юм? Тэрийг олох хэрэгтэй. Яг нэрсийн регистрийн дугаар нь буруу бичигдсэн байж болно. Тэрийг бид нар нэгтлэх тийм үүрэг бидэрт байхгүй. Тэгвэл зөвөөрөө тэр хүн ганцхан удаа бичигдэх хэрэгтэй. Ийм тохиолдол олон байна. Яагаад 2 удаа бичигддэг юм? Хин гэдэг бүртгэлийн ажилтнанд тэрийг оруулсан юм. Энэ талаар бид цагдаагийн байгууллагад аль бие усны хүслээр тавьсан байна. За мөн сүүлийн үед яг энэ бүртгэлтэй холбоотой олон асуудлууд байгаа. Би зүгээр ганц 2 жишээ татчих. Энэ фэйсбүүкээр заяа гэдэг ийм хаягтай ийм иргэний үнэмлэх оллоо гэд 10 хүний иргэний үнэмлэхний олс иргэний үнэмлэхэд татаад фэйсбүүкээр явуулсан байна. Энийг бид нар үзсэн, нягтлсан. Гэтэл энэ өөрт нь байгаа гэдэг уцын дугаар нь байж гэн. Ургийн овг нь өвөөм, юндэн овгтой самайн давг. Энэ хүнээс бид нар бас олоод уцаар асуугаад танд иргэний үнэлэгч байна уу? Байгаа. Одоо байна уу? Байна. Та иргэний үнэлэг хайсан уу? Хаяагүй. Тэгвэл энэ өөрт нь байгаа хүний иргэний үнэлэг яагаад өөр газараас олдоод байгаа юм бэ? Мөн яг энэ заяа гэдэг фэйсбүүкэд олдсон иргэний үнэмшлийн тэрэгчин овгтой, тэрэгчин ургийн овг нь сүрэн зөөвийн мөнх очир, боржин ургийн овг нь наран чулууны наран. Өөрсдөд нь иргэний үнэлэх нь байж. Өөрсдөд нь байж. Асуудаа. Иймэрхүү эндээс ямар дүгэл гарч байна вэ гэхээр зарим хүмүүсийн иргэний үнэлэх 2 хэвлэгдчихжээ. Ямар учраас вэ? Тэр нь тэгээд яагаад нэг газраас бөөнөрөө олдоод байна? Энэ удыг сонирхол татж байгаа. Тийм учраас энэ бүртгэл дээр маш их ноо байгаа шүү. Одоо олон хүмүүс уцсаж байна. Манай гэрт улс төр ороод ирлээ. Манай гэрт тэр хүний сонгогчийн үнэлэхийг оруулаад ирлээ. Би ерөөсөө танихгүй энэ амьд хүмүүс байна гэсэн маш олон хүн байгаа. Тийм учраас энэ бүртгэл дээр бид нар зөв энэ сонгуул биш ер нь цаашдаа бид нар яагаад 3 сая хүнээ бүртгэж чаддгүй юм бэ? Яагаад 3 сая хүний үнэн мөнөөр нь жагсаач чаддгүй юм бэ? Сонгогчийн нэрсийн жагсаалтыг
яагаад үнэн зөвөөр нь шударгаар гаргаж болдоггүй юм бол? Хэрвээ сонгогчийн нэгсэн жагсаалт шудар бус байх юм бол сонгуул маань шудар бус боллоо гэсэн үг. Та бидний санал биш ээ гэсэн үг. Бидний 4 жил барьдаг тэр үндсэн хуулиар болгосон эрх бол өнөөдөр хэн нэгэн албан тушаалтны гарын үзүүрээр алга болж байна гэсэн үг. Энэ бол ноцтой асуудлаа гэдгийг нэгдүгээр хэлмээр байна. Хоёрдугаар төрийн албан агчтай холбоотой олон мэдээлэл ирж байгаа. Төрийн албан агч нь маш их уцаар ярьж байна. Нийслэлийн нам руу ярьж, төв нам руу ярьж. Энэ бүгдээрээ ихэнх нь мэдж байгаа дөө. Энэ хагасаа бүтэлсээр дээр олон төрлийн албан агчийг хотоос гаргасан. Хотоос гадна тодорхой амралтын газар бус газрууд байршуулсан. Семинар зөвлөгөө өгсөн баг. Юу яригдсан, ямар даатгал өгсөн гэдгийг бид нар бол бас мэдж байгаа. Мэдээж байгаа. Хамгийн гол нь төрийн албан агчдыг та нар Монгол Ардын намаас ирсэн мягомодыг бол өгсдөө шүү. Биелээ бидэнд авчиж өгөөрэй. Бид нар хянаж хэн төгсөн чинь бид нар тогтооно. Ажил албан чинь ярина гэдэг тийм айдас төрийн албан агч нар төрийн захиргааны болоод үйлчилгээний олон албан агч нарыг бол айлгаж сүрдүүлж байна. Би энд бол нэг зүйлийг хэлье. Тэр та бүхэнд өгч байгаа тэр биел гэж ярьж байгаа тасалбар, тэр тасалбараар та хэний төлөө өгсөн бэ гэдгийг тогтоох ямар ч боломжгүй. Тэрэн дээр он сар цаг минут секунд гарч байгаа. Тэр бол таны 3-ны К-г уншуулсан он сар цаг өдөр. Минут секунд. Тэрийг аваа та саналаа дугуулад саналын хайрцагт хийж байгаа. Тэр бол ерөөсөө хаач бүртгэдэггүй. Тэр бол зөрнө. Тийм учраас тэр тасбараар бол таны хинд өгсөн бэ гэдгийг хянах ямар ч боломжгүй гэдгийг хэлмээр байна. Хоёрдугаар өнгөрсөн сонгуулиар гарсан олон нэлээд хэдэн санд авах байрууд дээр санал тоолох машин руу хүн саналаа хийж байгаа тэрийг бол камерыг чиглүүлж авсан билээ. Санал байрны камер ажиллагдагчтай. Энийг бол энэ 7-нд бол бид нар энэ хууль бус үйлдвэрийг бол тасан зогсооноо. Тийм байхгүй. Би бүх ажиллагчтай өргөсөн. Санал байрны тодорхой хяналтын камерууд ажилладаг. Тэд нар бол хоёрхан газар руу чиглүүлэх ёсгүй. Нэгдүгээрх нь тэр санал тоолох машин руу чиглүүлэх ёсгүй. Хоёрдугаарт нь тэр бүхэй гэдэг хүний хэрхэн яаж санал өгч байгаа үгээр бүхэй гэдэг чиглэх ёсгүй. Босод бүх газруудыг бол хяналтын камер нь бол хараад бичээд авах боломж болно гэдэг ингэж хэлмээр байна. Тийм учраас төрийн албан агч нарт дахин хэлгээд энэ та бүхний тэр тасалбараар бол таны саналыг хэн өгч вэ гэдгийг хянах ямарч боломжгүй шүү. Та бүхэн өөрийнхөө саналыг өөрсдөө сэтгэл зүрхээр хийгээрэй гэдгийг уриалж байна. За мөнгө тараалт нэлээд явагдаж байгаа. Бүгдээрээ мэдэж байна. Өнгөрсөн нэг өдрөөс эхлээд Монгол Ардын намаас маш их мөнгийг их хэмжээгээр тарааж байгаа. Биднэрт бол бичлэгүүд нь байна. Тодорхой хэмжээний бид нар бичлэгүүдийг бид нар цагдаад өгсөн байгаа. Харамсалтай нь хууль хяналтын байгууллага энэ бүхэн дээр таг дуугууд байж. Гэхдээ нэг л юм хэлээд байгаа шүү дээ. Тэр өгч байгаа мөнгөний та бүхэн авчихаа. Саналаа өөрийнхоороо өгөөрэй. Энэ та бүхний 4 жил эдэлж байгаа ганцхан их чинь шүү. Нэг л. За дөрөвдүгээрт нь санал байртай холбоотой би түрүү хэлсэн нэг асуудал байгаа. Тэр нь юу вэ гэхээр жишээлбэл сонгон найрхан дүүргийн 7 дугаар хороо 1907 1908 ийм санал байрны дугаартай санал байранд бүхээгэн дээр нь та нэгийг дугуулна уу гэж. Өөрөөр хэлбэл нэгдүгээр бичигдсэн нэр дэвшигчийг дугуулахыг шууд заасан тийм наасан байна. Энэ бол хууль бус. Бид нар бүх газруудад өнөөдөр дахин шалгалт хийн, маргааш өглөөс ажиллагч нар хийн. Ийм бүхээгдэр ямарваа нэгэн наат хийж болохгүй. Энэ бол бас сонгогчийг нэг тийшээ хандуулсан бас нэг юм хууль бус үйлдэл гэдгийг хэлмээр байгаа. Хоёрдугаар сонгуулийн ерөнхий орон хууль бус шийдвэр гарсан байгаа. Юу вэ гэхээр тэр таны гарын урууны хийгээр өгөөд түүний дараа та бүхний тасалбарыг авна. Авдаг хүн бол тасалбар сонгуулийн хүмүүс мэдж байгаа. Одоо биел гэж бид нэр ярьдаг. Энэ биелийг санал байруудаар хурааж авна. Хуулийн 89-3 дээр тасалбар олгоно. Гар 3-ийн уншсан тасалбарыг сонгогчд олгоно гэж бичсэн болохоос ч тэрийг хурааж авна гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл сонгуулийн ерөнхий орон хуулиас давсан шийдвэр гаргасан байна.
Би энийг юунд нь ингэж хэлээд байна вэ гэхээр нөгөөдийг төрийн албаа гэж. Нөгөө урьдчилаад тодорхой 50-60% өгчихсөн хүмүүс. Энэ хүмүүсийг тодорхой айц давтуулахын тулд та нарын биелийг бид нар хурааж аваад дараа нь хянана шүү. Төр бидний талд байгаа шүү гэж. Тэгээд Сандав баяран дээр нь тасбарыг хурааж аваад дараа нь чиний яаж санд өгсөн шин тэр тасбар чинь хянана шүү гэсэн ийм мессеж явуулаад байгаа байхгүй юу? Энийг хэрэгжүүлж байгаа. Энийг сонгуулийн ерөнхий хороогоор шийдвэр гаргуулах, хууль бус шийдвэр гаргуулах замаар хэрэгжүүлж байгаа нэг алхмаа гэж ингэж үзэж байна. Тэм учраас энэ шийдвэр хууль бус шийдвэр шүү. Та бүхэн ихэ зүй идлээрээ. Би лав өөрийнхөө хорооны ихийг уншуулсан тасбараа өөртөө авч үлдэнэ гэж хэлмээр байна. Анхаарал тавьсан баярлалаа.